хүрэлцэн ирсэн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Монголчуудтай шигсэн өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэн дараа сайхан үлдсэж байна уу? Миний охин гүн замбог аваад маань 2019 оны 3 сарын 26-нд өгс саруулах мэсээ гоо сайхан мэсэлд ороод Тотканам гэдэг юм лидер мэсэлд ороод 4 сарын бархан басны байгаа маа. Гүн замбог аваад магтана. Битэрэн амнаас илүү хайртай охин минь байсан юм аа. Миний ганц охин бидний ганц охин байсан. Ганц охиноо борг моч явж байгаа битэр. Тэгшээ тэнгэр доош газар хатуу. Энэ ороог туулж явах айгүй хэцүү. Охиноо алдаад 4 сар 9 сар болж байна. 9 сар болгоод бид тэр илүү алаг хүншил хаана юу болж байгааг ч мэдэхгүй. Хууль байгууллагынхаа борхор цагтаа шүүхтээ итгээд өдийг хөрлөө. Сая 7 хоногийн өмнө шүүхийн хилцүүлэг гэдэг юм болт юм байна. Энэ болтор бид тэр ямар зүйл анги гэдэгч мэдгүй, ямар зүйл ангиар яаж хүн яалтгийг ч мэдэхгүй. Хуулийнхаа байгууллагад итгэж явлаа. Эсэн сарын хугацаанд өгж дуулж явсаар байтал нөгөө хуулийн байгууллага маань огшдод юу одоо Тотканам эмнэлгийнхэнд 16 гэсэн зүйл ангиар Тодн бат мөнгөн цэцэг гэсэн 2 хүнийг л татсан байна. Бидний одоо хэвлэн байгуулалт хийлгэж байгаа шалтгаан Тодн бат мөнгөн цэцэг биш. Энэний цаана эмнэлэг Тотканам эмнэлэг гэж мөнгөн чимэг. Тотканам эмнэлэг нь байгаагийн учир зөвхөн годамжны 2 хүн яваад энэ мэс заслыг бол хийгээгүй. Энэний цаана том эмнэлэг байсан. Энэ эмнэлэг нь бол фэйсбүүкээр зураг телевизээр рекламдж байсан нь бол эмнэлэг гэсэн үүднээс миний охин очиж энэ мэс засварыг ажилд орсон байх гэж би бодож байгаа. Тэгэхээр одоо хууль шүүхийн байгууллагаас би хамгийн гол нь хуулийн этгээдэг тэр гүйцэтгэх захирал Тодн бат тэр ээж нь даваа сүрэн одоо гэр бүлийн одоо тийм эмнэлэг байгаа. Тэр эмнэлгийг татаж өгөөч. Биднэрт хамгийн гол нь борхор шүүгийнхаа бид нарыг анхааралтай аваад энэ миний охины амиг юу гэдгсэн хүмүүстэй хууль зүйн юунаас нь зөвөр шийдвэрлээд өгөөч. Би бол бид худлаа юм Монгол улсынхаа худлаа юм бид нар гуугаагүй. Миний охин суур өвчнгөө илэгний ямар ч нэгэн вирусгүй 29 настай эд хийж бүтээх насан дээр байсан. Тэрөө Монгол улсын шүүх хуулийн яамны хуулийнхан миний охиныг үнэн зөвөр шийдэж өгөхгүй би одоо олон улсын хуулийн юунд явна. Хүний үндэсний эрхийн хамгаалах байгууллагад хандна. Тэгээд одоо миний охины энэ юуг Монгол улсын ерөнхийлөгч Батболго Гуайч гэсэн сонортой хүртээсээ ерөнхийлөгч хөрөлсөгч гэсэн сонортой ягаасаа сонсоосоо хууль зүйн сайд нэмд орж Гуайч гэсэн эрүүл мэндийн сайд Саран гэрэл Гуайч гэсэн сонортой хүртээд эднийг үнэн зөвөр нь миний охиныг шийдэж өгөхийг би хүсэж байна. Монголын ард түмнээс бас натай хамтраа дуу хоолойгоо нийлүүлээч гэж хүсэж байна. За би ээж нь хоолос өгч. Аюуш ээж нь байна. Тэр өнөөдөр охиныхаа 9 сар гарсан болоод ирэхэд хууль шүүхийн байгууллага хараад зөндөө үйлч үндэсээр байгаа. Тэр өдрийг өнгөрөв. Өнөөдөр шийдвэр бидний сансанд хүрэхгүй байна. Тэгээд энэ эмнэлэг ганцхан миний охиныг хохирогч нь биш юм байна. Өшөө цаана зөндөө хохирогч нар битүүрлээ уцтаж байна. Хөхөө аюулуудаа ингэсэн хохирогч хүртэл над руу уцтаад хамтран нэгдий гэж байна. Одоо би энэ эмнэлэгт бол үнэнээс л голоос л одоо зөв шийдэж өг энэ хүүхдийн минь амийг яах гэж энэ хүүхд жиндээ байх гэсэн хүүхд ямар ч агууг сурвалдах хүүхд яагаад энэ мөнгөний шунлаас олж миний охины амьд төрвэ.
Энэ имлэг нь одоо миний охиныг охироогоод одоо 9 сар болж байгаад ганц удаа бид нарт гүн хийлээгүй. Ганц удаа мессеж бичээгүй. Ганц удаа уучлалт гуйгаагүй. Сая одоо шүүхийн тэр хилцүүлгэн дээр харж байхад Урдаас харчаад энийгээ сууж байна. Тэгэхээр одоо байгаа юм биш үү бид нар. ингээд давхаргаж байгаа юм чи битэр бол энэ хүмүүсийн ард том хүн байна гэсэн ойлголтоо авсан. Тэр хүмүүсийн шүүх хурал дээр чинь одоо битэрийг чинь одоо баг ирээд уучлалт гуугаад нэг яаж болоо гэсэн сэтгэл битэрд байсан, гордож ийсэн. Тэгсэн юу уучлалт гуух мантай. Өмнөөс хараад инээж ийн гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Битэрийг бол дормжиж ийн. Эдний ард нэг том хүн байна гэсэн одоо мессеж битэр бол авсан байгаа. Энийг л одоо шүүхийн байгууллага нь зөвөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын өнгөлөгч толгойн хуульч өнгөлөгч Илбаасанжаа. Ер нь бол бид ганцхан юмыг л анхаарах хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэвэл амь охирогч маань өөх сурвал хагалгаа хийлгэхдээ одоо эмч Тоднонбат түүний чадварт итгэж очсон уу? Эсвэл одоо Тод Канам имлэг түүний үйл ажиллагаанд итгэж очсон уу гэдгийг бид сайн анхаарах хэрэгтэй. Би яагаад энийг яриад байгаа юм бэ гэхээр өнөөдөр Тод Канам имлэг нь өөрөө тусгай зөвшөөрлөөр бүртгэгдсэн хаягн дээр биш одоо хууль бусаар имлэгийн стандарт шаардлага хангаагүй нөхцөлд тусгай зөвшөөрөл тусгагдаагүй буюу өөх сурвалж ажиллагааг одоо явуулсан. Тод Канам имлэгийн захирал Тод нэм бол өөх сурвалж одоо хагалгаа хийж болно гэсэн имлэгийн даргын үйлчлэгээндээ баталгаажуулж өгсөн байдаг. Яг юу хэлэх гээд байгаа юм бэхээр хэрвээ Тод нэм одоо имлэгийн захирал энэ зөвшөөрлийг өгч Монгол Улсын эрэг хуулийн 3 дугаар зүйлийн 2 дугаар зүйл зааснаар хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн өмнөөс шийдвэр гаргаж зөвшөөрөл өгч эргэн хуульд заасан гэмтэргийг бусдаар үйлдүүлсэн бол гүйцэтгэж тоосно гэж. Тэгэхээр Тод нэм захирал өөрөө тусгай зөвшөөрөл байхгүй имлэгийн үйлчлэгийг зөвшөөрөл өгч одоо Тоднонбат хэмжээр хийлгэсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс юу гэж хараад байна вэ гэхээр Тод нэмийг тухайн имлэгийн захирлыг энэ хэрэгт холбогдуулж шалгах зөв юм аа. Одоогийн байдлаар Тод нэм гэдэг хүнийг энэ хэрэгт холбогдуулж шалгаж мэдүүлэг авсан татсан зүйл огт байхгүй. Тэгэхээр энэ ажлыг бүрэн гүйцэтгэх хийх нь зөв гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Тэгээд хэрэг эцэлэн шийдвэрлэгдээгүй учраас одоо яг хэрэгтэй холбоотой нөхцөл байдлыг бага хэмжээгээр буюу эсвэл дэлгэрэнгүй байдлаар бол тайлбарлах боломжгүй байна. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. А 16 биш л дээ. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн нэг гэдэг. Тэр нь юу гэдэг юм бэ гэхээр энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны акт хилцлэр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас бусдад амь охирсон бол. Тэгэхээр ерөөсөө тодорхой шүү дээ. Тод нэм өөрөө бас энийг зөрчсөн байна. Хууль болон захиргааны актаар зөвшөөрөгдөөгүй үйлдэлийг хийсэн, өөх сурвалжчихсан л байхгүй. Энэ үйлдэлийг явуулчихсан л байхгүй. Тэгэхээр Тод нэм гэдэг үнийг заавал шалгах ёстой гэж өмгөөлөгчийн зүйлс үздэг. Хэрэгцүүлгээр бол бид нар зөвхөн бас өмгөөлөгчдийн буюу одоо хоригч талын өмгөөлөгч нарын бидний зүгээс гаргаж өгсөн хүсэлтийг л хэлцэж авсан асуудал. Одоо жинхэнэ одоо шүүх хурлаар буюу энэ сарын 27-ны өдөр шүүх хурлаар одоо эсрэг талын байр суурь тодорхойлох байна. Одоогоор тодорхойлох байна. Ямар ч юм эмчлийн тусгай зөвшөөрлгүй байсан гэсэн үг юм. Имлэг нь болохоор гол сайхны нөхөн сэргээх мэс засал хийнэ гэсэн байдлаар тусгай зөвшөөрлөлт өгсөн байдаг. Дээр нь нэмээ хэлэхэд имлэгийн чинь өөрөө компани нэр нь тусгай зөвшөөрлөлөөр юу гэж бичигдсэн байдаг вэ гэвэл Тод ББХХК гэж. Ерөөсөө л энэ компани нэр нь гэтэл нөхдөөд яадаг вэ гэхээр өөрсдийнхөө имлэгийг Тод Канам гэж нэрлэж гисэн.
шилгэн зар бидэртэй харин ганц удаа уулзаагүй ганц удаа мессеж хийж харьцаагүй уушлахгүй энэ бид нар гомдоод байгаа юм. Монгол хүний одоо тэр юу гой сайхан сэтгэл хаа байна. Тэр бол тэр юм аваад авчих ууштай. Охин чинь яг энэ одоо уус сурах хаалгаар одоо харах гэж одоо ийм нэртэй юм хэлж байна. Гэр бүлээ зөвшөөрсөн болохгүй гэдэг асуудал энэ өөр сурах бүс ажилтнууд орохоос өмнө эрүүл мэндийн үзлэг шимтгэлд орсон юм байх юм бол өөрөө чимээгүй яваад юм яасан бол. ээж аваад бол тийм үү зөвшөөрсөөгөө. Бид нар өөрөөсөө Солонгост олон жил амьдэрсэн хүмүүс. Өг оруулах юуг бол би процессыг мэднэ. Солонгост ийм юу гараад өнгөн амтан бурхан болж исэн мэднэ. Одоо хэнийг татсан байгаа нь зөвлөж юм хоёр байгаа шүү дээ. Ер нь тэр хоёр тийм дөрөвдөг юм уу тийм үйл хийсэн зүйл Тэр асуудал яг шүүх хурлын явц яригдах асуудалтай. шүүх бол 27 Энэ сарын 27 онд. Алиг чамны зүйл хизээ шинжилгээ дураа Яг шүүхийн юунд бол шинжилгээнд хизээ хамрагдсан нь бол яг тодорхой биш бус байна. Өнөөдөр бид нэр хэрэгтэй таньсан 26-нд гэж байгаа байхгүй юу? 26-нд мөртлөө цаг нь байхгүй. Тэгэхээр одоо тэр шинжилгээнд хамрагдсан байсан үгүй юу? Хамгийн гол нь тэр имлийг бас юу яа тэр мессежлээ бич оруулах чийж нэг хоногийн өмнө одоо тэр хүнийг бэлдэх ёстой. Тэр хүмүүс тэр манай хүүхдүүд бол яг цог явсан хүндээ бэлдээгүй. Өглөө бид нар хоол ичээд орсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр имлийг бол зөвлөгөөнч өгөөгүй байсан байна. гэж л ойлгож байгаа. Харин гэр бүлийн ээжийг нэгтгэж оруулмаар гэсэн ээж нь ямар Ээж нь болохоор тод ТК компани захирал юм байлаа. Ээж нь даваа сурна гэж байна. Захирал гүйцэтгэх захирал гэдэг ах нь одоо миний мессеж хийсэн баг. Юуны энэ чи ах нь болохоор гүйцэтгэх захирал нь гэр бүлийн 3 хүн байгаа юм байлаа л дээ. Тэгээд гэрээний 1 2 3 хүн байд юм шиг байна. Ахайсын мэрэгчлэн одоо мэрэгчлэн ч гэдэг юм тэр нь юу гэсэн юм бэ? Осогноор багссан юм уу? Энийг нийслэлийн мэрэгжлийн хяналтын байгаль маягийн мэрэгчлэн юу шинжилгээний хариу гаргасан байна. Энэ хүн болоо Тодон Баатан Солонгос руу 2 удаа явж курс орсон гэж байгаа байхгүй. 2 удаа курс ороход 2 сар 1 сараар курс ороо 3 сараар курс орсон гэж байгаа байхгүй. Тэгэд мэрэгжлийн хяналтын тэр байгаль маягийн хүн бол мэрэгжлийн бос хүн байна гэж дүгнэлт гаргасан байгаа. Тэгээд би энэ гавьяа тэмч оюун гээд бас энэ өөгс оруулалтын нэг юм ч байт юм байна. Ангаахыг төгссөн мөр. Тэр хүнтэй би уулз зөвлөгөө авсан. Тэр хүн бол тэгж байна. Одоо 60 гарсан хүн маань. Би бараг насаараа энэ юм сурч байгаа. Би ч одоо юмч болоогүй байгаа. Тэр бол юмч болох нь байдаг одоо юу ч биш. Юу сураагүй хөөхд ч гэж ярьж байна. Тэр оюунчил тэгж ярьж байгаа чинь. Одоо тэр хүн одоо хамгийн гол нь бид нарын ингээд хэвлэлийн байгууллагыг ингээд байгаа юм. Дахиад миний араас Монголын минь үр саатууд тийм ингээд гинтчихөө ингэчихөө. Би тэр энийг ингээд сайн ягаад тассан цосооч бол араас нь бид нарыг бас хараад зөгч юм уу тийм харамсах хүмүүс байгаа болов гэсэндээ би бас хэвлээ орон болж хэлээ. Хохирчнаар залхацаа гэсэн юм дээр хэлээ ямар ч асуудал гарахгүй гэж байна. Осох юм дагуу байсан. Хүмүүс залхацаа гэсэн чинь ганц зараад. Тийм. Би төрүүчийн юун дээр мэдээлэл өгөхтэй огцсон. Төрүүчийн юун дээр мэдээлэл өгөхтэй огцсон хүмүүсээс хамтраад яараа гэсэн нэг аваа гэдэг хүн яасан байгаа. Бид нартай холбогдсон байгаа. Бид нар юуг нь авцсан байгаа. Гэтэ одоо бол яаж болохгүй. Одоо бол хамаагүй садалж болохгүй. За. Зүрх өвдөд. Заавчлаар миний зүрх өвдөд байна. Ханарын хинжлэх юу байгаа вэ? Ахны ээлжинд бид нар хөл зугаар бол охиныхоо амь насыг юугаа оршуулгын зардлыг нэмсэн байгаа. Дээрээс нь бид нар сэтгэл санаа болон миний зээ охин нэг охинтой охиноос нэг охин гарсан зээ охин байгаа. Зээ охиныхоо ирээдүйг бид нар хэмжсэн байгаа. Миний охин болохоор Эрдэнэт хотод Солонгос хоолны газар ресторан ажилладаг хүүхдтэй байсан. Нэгтгэх юугаар хийх гээд хоёр дахь хийх гэж явж байгаа юм болсон. Тэгээд охиныхоо яг ирээдүйн одоо энэ миний охин байсан бол Монгол улсад ийм юм хийх байсан болоо гэж бодоод нэг хэдэн төгрөг хэмжсэн байгаа.
За Гүн самбуу. Гүн самбуу. Хүн сан буюу. Тий. Авган